Твистлэцийн мөрөөдлийн үйлдвэрийн нэвтрүүлэг Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр ирсэн байна. Манай нэвтрүүлэгт хандаж хүсэл мөрөөдлөөтэй олон сайхан цагтл бичдэг байгаа. Түүний нэг болох энэ олон ууц цагтлын эзэн маань Дорноговь аймгийн сайн сумд амьдардаг Инхсруу овогтой Эрдэнэ гэрэл гэж өргөтөл голсон 3 хүүхэдтэй бүсгүй байгаа. Эрдэнэ гэрэл маань бол бид бүхнийг Улаанбаатараас гараад өөр дээр нэрж уулзах гэж байгаа гэдгийг бол мэдэхгүй байгаа. Бид нэр Эрдэнэ гэрэлтэй очиж яаж аж төрж амьдарч байгаа тань хамтдаа очиж танилцгаая. За манай мөрөөдөл биелгийн нэвтрүүлгийн уран бүтээлчд маань Сайн Шанд хотын 2 дугаар сургууль дээр ирсэн байна. Манай нэвтрүүлэгт хандаж загтал бичсэн Инх сүрэнгийн Эрдэнэ гэрэл гэж өргөтөл голсон 3 хүүхэдтэй 25 настай эмэгтэй байгаа. Манай Эрдэнэ гэрлийн маань хүүхэд нь болохоор 10 настай Дэлгэр мөрөн болохоор 2 дугаар сургуулийн 4 дугаар ангид сурдаг. Ингээд нэвтрүүлгийнхаа гол хүнтэй уулзахын өмнө ихтэй хүүхдээр нь гэрэн заалгадаг юм уу гэж сургууль дээр нь ирсэн байна. Тэвтаач англи руу орж хүүхдтэй нь бүгдээр хамтдаа уулзцгаая. За Дэлгэр мөрөө гайхаж байна уу? Юу болоод байгаа юм бол тоо л гэж бодоод байна уу? Тий. Гэртээ хэдүүлээ амьдардаг лээ? Тавал. Хинтээ. Ээж 2 дүүтэйгээ би тэгээ нэг ахтай. За. Ээж нь юу хийдэг? Ээж өсчин тэр ажилд хийдэг. Тийм өсч хийдэг юм уу? Өсч хийдэг. Тийм үү. Ээж нь танаас хоол тоогооч хийжсэн те? Тий. Тэгэхэд яас ээжигээ санджсэн үү? Санджсэн. Чи тэгэхэд дүүнэртэйгээ хаана амьдардаг байсан? Гэртээ. Чи өөрөө 2 дүүгээ асраалаа? Аа. За хоёлаа ээжтэй нь очиж би уулздаг юм уу гээл болох уу? Болно. Тэгвэл хоёлаа ээж лүгөө явах уу? Тий. Чи энэ хорвоо дээр чиний хамгийн хайртай хүн чи хин? Манай ээж. Тийм үү. Чи яагаад ээжтэй хайртай? Ээж тэгвэл надад тусалж мөслаад дэвтэр намын минь авч өгч мөнгө сургууль явуулаад явуулж өгдөг болохоор би маш их ээжтэй хайртай. Тэгээ ээжигээ ер нь баярлуулжсэн үү? Баярлуулжсэн. Яаж? Хичээлээ хийгээ гэр орноос үлээд хичээлийнхаа аяа таван угаагаа тэгээ тэгж ээж баярлуулжсэн. Ээжийнх нь мөрөөдөл юу юм чи мэдгүй? Мөрөөдөл мэднэ. Та нарыг сайн байхад л гэж боддог. Ээж нь 3 хүүхдүүдээ сайн байгаасаа л гэж бодож мөрөөдөж явдаг юм уу? Тий. Зөв үү? Зөв. Өөр ээж нь өөр юу мөрөөддөг? Юу боддог? Юу хүсдэг? Чи мэдгүй? Мэднэ. Ээж намайг сайн сураасаа гээд тэгээд том болоо сайн хүүхэд болоо сайн болоосаа гэж үздэг. Чи ямар мэрэгчлээ олё гэж бодож байгаа? Юу хийдэг хүн болох вэ? Энд мэрэгчлээ. Юу ч мэрэгчлээ болох юм уу? Яагаад заалж эмч болох юм? Ээж намайг эмч осон дээр юм бэ гэж хэлдэг. Тийм учраас эмч болох юм байна те. За Дэлгэр мөрөө чи телевизээр ээжтэй хандаад өөрийнхөө сэтгэлийн хамгийн гоё үг хэлчих. Ээжтэй маш их хайртай шүү. Тэгээд ээжийг намайг сайн хүн болгож өгсөнд баярлалаа гэж хэлээ. Ямар мундаг. Хоёлаа тэгвэл ээжтэй очих уу да? Тий. За тэгвэл хоёлаа явъя хамтдаа явъя тэгэхөө.
Тэр манай дүү. Танай дүү чинь хараад байгаа юм уу? Тий. Эрдэнэ гэрлээ. Танах чичэнтэй байгаа юм байна те. За Эрдэнэ гэрэл сайн сууж гэнэ үү? Сайхан үйлчж гэнэ үү? Сайн сууж байна. Сайхан үйлчж байна. Юу хийж гэнэ? Одоохондоо ажилгүй байгаа. Тогтсон ажилгүй. За бид нэрийг ханаас ирч юу гэж гайхаж байна уу? Харин ханаас ирсэн юм бол гэж бодлоо. Чамтай уулзах гэж чамайг зорж ирлээ. Чи нэг газар захиа бичсэн юм шүү. Тий. Хаан захиа? ТV-с телевизийн мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг захиа авчижсэн. Манай нэвтрүүлэг танд 11 сарын 15-нд захиа бичсэн байсан тий? Тий. Ер нь тэгээ явуул чадаагүй дахиад биччихээ тэгээ бүнд нь явуулсан. 2 захиаг нь авсан. 10 удас цагтл. Ингэж ирнэ гэж бодоогүй шүү. Айлуудад ингээд ирж идэв. Тэгээд ирээсэй гэж бодож исэн. Тэгээ яг ингээд ороод ирнэ гэж өөр төсөлсөнгүй. Чи захианд бичсэн байсан шүү дээ. Тэртээ алсад харагдах бүдгэн гэрэл над дээр хизээ ирж тодоос том гэрэл болох юм болоо гэд. Дандаа тэгж боддог шүү дээ. Тэгээд нөгөө бусд хүмүүсийг бас тэгээд их гоё бусд айлуудад очиж байж байхад өмнөөс нь баярлал тэр хүмүүсийн өмнөөс хүртэл баярлаад. Тэгээл тийм сэтгэлээр бас ягаад ч надад нэг өдөр тэгээ тийм амьдрал ирэх юм билүү. Ирэх юм шиг санагдаад болох юм шиг санагдаад тэгээл цагтлаа бичээд сууж ирсэн. Ажлынхаа заваар чинь нөгөө өглөө эрт босоод хоол хийгээл өдөр хоол хийгээл орой хоол хийгээл тэгээд тэр хоорондоо ажлынхаа заваар зайгаар бас ингээд захиагаа бичээ сууж байгаа нөгөө хоолныхын цаг болчвол оройт чинь тэгээд бас бусдын нөгөө ажлыг алдагдуулж болохгүй тэгэл тэр чигт нь орхичоод цаг нь болчвол гэсэн явж хоолоо хийчихэл тэгэл заваар бичсэн. Тэгээ хүүхдүүдээсээ хоол байсан болохоор аюу их ганцаардаад тэгээд энэ загтал дээр бичсэн шиг нэг өдөр уйлмаар болоод нэг өдөр баярлмаар зүйл болоод тэгээд тэр сэтгэлээрээ л их тухайн үеийн хэмээл бичсэн. 11 сарын 15-нд бичсэн загтал маань сайн байцгаана уу эрхэм хүндэт ноёд хатагтай та бүхэндээ миний чин сэтгэлийн зураас өмнө чин дэлгэгдэх тэр мөчийн мэндийн хүргэнд давхар ажлын амжилт хүсье өрөөё. Өнөөдөр намуухан бодрох цасны ширхгээр цонхоор ширтэн алдрайхан бяцхан үрсээ санахын дээр санаалцах. Чинхүү сэтгэлдээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэндээ та бүхэндээ зураг сэлгээх гээд сууж байна. Хэдий захиа минь бичсэн даруйд та бүхэнд хүрэхгүй ч гэсэн магадгүй та бүхэндээ хүрэхгүй уншиж амжихгүй байггүй гэж бодогдсон ч зүрх сэтгэлдээ хөтлөгдөн. Үзэг цаас хоёроо гарна өөрийн ирэхгүй нийлүүлэн суунаа. Би ингээд чиний цагтлыг уншиж байхдаа яасан мөрөөдөмдөг охин бэ гэж. Ямар нэгэн зориггүй бол хүн ингээ хичээж амьдрахгүй дурсгалаараа л яваа тий. Тэгээд нэгэнт амьдрах амьдралыг бас амьдрсан шиг амьдрал хийх гэсэн юм хийгээд өөрийнхөө чадлын хэмжээнд л тий хийх гэсэн юм хийгээд ямар нэгэн зүйл зориг тавьж байгаа. Тэгээд тэрэндээ хүрвэл улмал урам ороод тэгээд дахиад дараачихаа за одоо яах вэ дараачихаа зорилгыг тавиал тэгэж ингээл баг багаар л яахгүй бол би ч өөрөө
Миний өмнөөс хийгээд өгөх хүн байхгүй болохоор хийгээд өгөх аав ээж нь байсан бол биелийн юм дээр өөр санаа зовхгүй шүү дээ. Миний мөрөөдлийг биелүүлэхгүй ч гэсэн миний загтлыг л уншаасай л гэж аягүй их бодож байсан. Гурван хүүхэд хараад ажилгүй гэртээ суух мэдээж хэцүү байгаа ах тий. Сарын морлого яаж вэ? Хүүхдийнхээ мөнгийг авал тэгээд бас халамжийн мөнгө авдаг байхгүй. Тэгээд сая нөгөө манай дүүс чинь ажил тий. Тэгээд дүүгийнхэн газар дүүгээс яамарч яхахыг тоногт нь ажиллаад. Тэгээл яг тогтсон ажилгүй болохоор жоохон хэцүү. Зөвхөн айл чинь идэх ухамсах зүухээс эхлүүлээл мөнгө их ордог болохоор ч юм. Тэгээ ямар ч гэсэн үнээс гоохгүй тэгэл хойд авч уртаа нөхөл тэгэл болгочлаа. Хань нөхөр нь ууд болоод нэг 5 сар орчим болж байгаа юм уу? Түрүү хавар 5 сар өнгөрсөн байхгүй. Тэгээ одоо баг хагас жил гараа болж байгаа юм тий 6 сар. Мэдээж 3 хүүхдийн эцгийг амьд байхад бүх юм бодлогоод эрдэнэ гэрлийн нуруунд дээр энэ хүнд ачаа бүгдээрээ байгаагүй байсан болохоор арай дээр л байсан баг тий. Тэгэлгүй яах хамаагүй л байдаг гэсэн. Бүхэл юм байгаа л юм бүхэнтэй сайхан амьдардаг байсан. Одоо энэ ч болохоор аймгийн төвш бүр аймаг суман дээр яж байгаа одоо энэ аймаг руугаа шилжээд ирсэн байхгүй юу? Тэгэхэд Хөвсгөл аймгийн Хөвсгөл суманд байсан юм тийм эндээс тийм 200 км. Тэгж байгаа Хөвсгөл сумын төв дээр байдаг гэж шаналл ороод ирсэн юм. Тийм одоо Дорногов аймгийн төвд нь ирээд. Тэгээд энэгээр газар мазар хайж үтсэн юм алдахгүй байна уу? Сургаж л үзчихсэн. Тэгээ бүр энэ баруунчаа баг аймгаас бүр баруун байшаа газар өгöd байгаа юм билээ. Тэгээд наагур газар бол бүр байхгүй, бүр цаашаа 2-3 км-ийн цаана тийм газартай. Газар байгаа гэдэг чийсэн. Энэ одоо яг байгаа газар чинь хийнийхээ юм? Энэ манай хүргээ ахын газар. Одоо хизээ өртөр боох зөвшөөрөлтэй. Одоо энэ хавар хүртэл буухаар. Хаваас цаашаа 5 сараас цаашаа хаана очиж цусах вэ? Харин тэр газар мазар хайж байгаа. Тэгээд гайгүй олдохгүй. Төрөөгөө болохоор бүр олж чадахгүй. Тэгээд нэг айл хашаанд буух юм болов уу гэж бодоол байж байгаа. Монгол Costumes. Хөөе миний ахаа. Ээж нь уншин гэсэн. Ээж нь уншин гэсэн тий. Ээж нь уншин гэсэн. Ээжтэй уншин. Юу нэ чи. Нэг нь ах юм тий. Ахын. Сайн уу? Сайн. Сайн мэн. Айгүй ичим хий. Хин гэдэг лээ. Мөөги. Ой, нэр нь мөөги гэдэг юм уу? Дэлгэр мөнхтэй? Мөөги гэдэг юм уу? Хэдэн настай лээ? Яа, ямар мундаг юм бэ? Агаагийн нин гэдгээ. Дэги. Дүүгийн нин гэдгээ. Дэдима. Ямар хөөрхий. Дуулчих минь үү? За дуулчих. Ямар дуулах вэ? Аяа дэдгэр амт дайхан дэгэр байл. Хэр алунда эвэдэр мал идэд тэндрэгөө хөдөлгөө үлөөдөө өдөөдөө Чихрэн дургу хүүхэд байвал чихээ бүглөөч. Чихрэн дургу хүүхдээ чихээ бүглөө сууж бай. Хүүхдүүдээс хол тоогооч их хэцүү байсан. Хэцүү шүү дээ. Яаж унтчих бол төглөө усаад эзэрлэгт явах та уйлж хаалаа гэж бодлоо.
өвлөг хөдөн болохоор аягүй их санаа зовоод та харахаар тэгээд хэцүү. Би өөрөө таарч чаддаг болохоор. Таарахаар аягүй тухмуутай. Тэгээ хүүхдүүд өглөө цэцэрлэгтээ явах та уйлал босч чадахгүй шүү дээ хүүхдэн гэрт асуул. Тэгж удаад. Аягүй их санаа зовдог гэсэн. За одоо тэгээд хамгийн их тулгамдж байгаа асуудал юу вэ? Тулгамдж байгаа асуудал гэхээр чи ер нь ихтэй. Ер нь багасаа л нэг юм хий бодъё гэл зориг тавиал тэгэл тэрэндээ л хичээгээл хичээсээр байгаа л хүрээл тэгэл тэгж явсан болохоор одоо ингээд нэг зориг тавиад хийх гэхээр өөр хүч дутаад ч юм уу зориг хүрэхгүй ч юм уу. Тэгээд өөр зорьсон ихсэн ингээд өөр юм бодогддгүй өөр зориг тавьж чаддгүй болсон байсан. Одоо бол ямар ч гэсэн 3 хүүхдийн төлөө ажиллах хэрэгтэй. Тэгээд нэгэнт ажилд орж байгаа юм чинь бас цаашдаа байнга ажиллахаар тийм ажилд орд юм уу гэж бодоод ямар ч гэсэн эхний ээлжинд ажилтаа болчихвол тэгээ би төрийн албанд ажилд орчвол дээд боловсралтай болж бас болно шүү дээ гэж бодоод байгаа байхгүй. Чинийгээд бүр ингэ сууж байгаа болохоор би ингээд суул яах болоо хүрээдэрвэл яах болоо гэж бодож исэн болохоор ингээд сууж байгаа юу итгэхгүй. 3 хүүхдүүд нь ирсэн байгаа. Тэ? Дөрүүлээ нэг тийшээ явуул яаж вэ? За сайн шин цумын хэмжээнд ядуу буруу амжиргааны баталгаажих төвшин доогоор орлоготой иргэд бас цөөнгөө хувийг эзэлдэг. Энэ бас Монгол улсын хэмжээнд бас одоо орон нутгийн аймаг сумдуудад бас байдаг асуудал одоо. Гэхдээ энийг бид хүн бас цөөрүүлэх талаар бас эрчимтэйхэн бодлого барьж ажилладаг. Энэ хүрээнд бас за мөрөөдөл биелдэг ингээд ТV-с телевизийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс ярьж байна. Танаа сайн шин цумын 1-р агт амьдардаг Инх сүрэнгийн Эрдэнэ гэрэл гэдэг бүсгүй өргөдөлтөд бид хүн танилцаад энэ бүсгүй бас манай ТV-с телевизийн редакцийн зүгээс ажлын албанаас шалгарч байна. Тийм учраас энэ дээр хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу манай сайн шин сумын секторын хамгаалан газар бие бүрэлдэхүүнээр энэ дээр тусалд дэмжих ажлыг кампаничилж ингээд том бодит ажил болгоод ингээд хэрэгжүүлж байгаа. За одоо ингээд гарч ирээд машин цугаа явж штэ тий. Чи хаашаа явж байгаа л гэж бодож байна. Уул руу явна гэсэн. Тэ харуул руу. Харуул руу. Одоо өнөөдрөөс эхлээд ажилтнаар оруулах гээд бид хүн чанар нөлч компани дээр ирээд байна. Тэгээд одоо энэ ажилтан хамт олонтойгоо уулзцгаая. Одоо танай энэ ажлын хамт олон хүлээж авч байгаа юм шүү дээ. Тийм байна. За сайн байна уу бүгдээрээ. Манай Эрдэнэ гэрлийг ямар ч гэсэн энэ чандмын нэлчгээд энэ компанид ажилд оруулахаар яриад бүх юмаа тохирсон байгаа юм тийм ээ. За манай Эрдэнэ гэрэл өөрөө юу гэж бодож байна? Ийм нэг юм гинти юм байгаа гэж бодож байсан уу үгүй юу? Уул руу явна гэсэн үстэй. Уул руу явмаар байгаа юм уу? Ийшээ ажилд орох юм уу? Толгомдаад юм хэлж чадахгүй. За тэгвэл бүгдээ орцсон. Хорцгоо. Энэ бол тэгээд ажил өргөлийн уул юм даа бас тий. Бас л яг л тийм байна да нэрээ. Хорон зугаад ажиллахтай ус удаан үйлдвэрлэдэг.
одоо зандаа залуучууд гэдэг ийм хамт олон байгаа. Тэгээ бас ингээд шинээр одоо энэ мөрөөдөл бийдэг гэдэг нэвтрүүлгийн орсгочоор шалгарсан одоо хэмлээ Эрдэнэ гэрэл танд бас баярлж байна. Тэгээ бид нар бас ингээд манай хамт олон ухтаж бас агнэндээ нэг 300 гал хүний 301 дэх хүн болоод ингээд ажиллахна гэж манай ерөнхий инженер одоо манай цөмөр ороод та ийшээ. Манай хамт олон чамайг одоо хүлээж авч байгаа үнэхээр их баяртай байна. Манай усан хамжийн хамт олон бол одоо сайн шин цумын хэмжээнд нийт хэрэглэгчдийн унд ахуйн хэрэгцээгээр хангадаг одоо тийм ажил үйлчилгээ эрхэлдэг тийм хамт олон байгаамаа. Цумын захиргаа зохион байгуулад бид нар бас ийм боломжтой бас асуу бид нар сандыг хүлээж авсан. Гэхдээ таач мэдээгүй би ч бас таныг бодоод ийм хүн байгаа, ийм нэртэй ийм хүн байгаа гэдгийг өтөөгөндөө өнөөдөр бас нэрийг аваад ингэж яаж штэ. Тэгээ тавал бас ингээд шант ингээд ийм сайхан хамт олонны дунд орж одоо сайхан одоо цааны амьдрал болоод ингээд тэгс сайхан бодоод ингээд амьдраад явах нөхцөл бүрдэж штэ ингээд сайхан. Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгт орсож байгаа бүс үедээ манай Чандмэж компанид ажилтсан болж байгаад нь баяр хүргээд Чандмэж компанид давтаа морилно гэж үсэж байна. Монгол Costumes. Ямар ч байсан ажлын байр гаргах чад байна. Тэгээд таныг зөвшөөрнөгүүд би төрийн гэрээ дээр гар өсгөж сууж өсгөдөө гэсэн бодолтой байна. Зөвшөөрч байна. Ачаалыг өрөөж Чандмэж орон нутгийн хэмжээд хязгаарлалт хариуцлагатай компанид хамт олонны дунд орж байгаа танд баяр хүргэе. Одоо бас ингээд сайхан ингээд ирээдүйн сайж модоо бас манай Чандмэжийн логотой бас аяг ингээд сүүн бэлтгэж ажлын дээр амжилт сайхан байхыг хүсье ирээ. Өнөөдөр бас ингээд түрүү бас ингээд бас гар усгаж сууж өсгөдөө хөдөлмөрийн гэрээг ингээд бас ингээд албасаар ингээд гардуулж байна. За ингээд ажилд орсон тушаад ингээд бас өгч байна. Дээр нь одоо бас манай байгууллагын бас албан ёсны ингээд гэрчлэгээ байгаа. Үгүй үнэлэх байгаа. Энэ үнэлэхийг бас өгөөд ажлын чинь байрны төлхөөр ингээд өгч байгаа гэх баяртай байна гэдэг. Хөдөлмөр хамгаалалтын хувцсан ингээд бас гардуулж байна. Тэгэхэд бас танд харах байх гэж бодож байна. Тэгэхэд. За баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан бүтгэж гоё шүү дээ. Өөрч одоо ийм боломжоор одоо тэр болгон хүн тохиож байдаг ажилд орох гэж бас ойч дугаартай хэцүү. Тэгээд ийм нөхцөлийг ингээд яжгаад одоо энэ ТV-нд телевизийн одоо тэр мөрөөдөл биелдэг гэдэг орцч шалгарсан танд бол дахин баяр хүргэе. Тэгээд ажилдаа өндөр амжилт гаргаарай гэж хүсмээр байна. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийнхаа баатар Эрдэнэ гэрэлтэй бид хүн ийм сайхан орд цагаан өргөө гэрийг бас сюрприз болгож ингэж бэлдсэн байгаа. Тэгээд одоо гэртээ орж гэрээ хүлээлгэж өгье. Ямар гоё юм бэ энэ гэрэг. Энэ танаа гэр гинэ. Юу гэж бодож байна?
гинтээлийн бодох бэлтгэлтэйгээр гээд амар дотроо догтлоод хүлээж исэн. Гинт хараад тэр нэг чи мэдсэнгөө. Миний хувьд бол 100% тэгсэн л гэж бодож байна. Үнэхээр олон жил мөр үзсэн болохоор үнэхээр сайхан байна. Тэгээд чинь ч одоо баяртай. Энэ ганцаараа уйлаад энэ одоо сууч. Мөрөөдлийн хурдан биелүүлчихсэн. Баярлалаа.